Шинжлэх оролцогчид олонний танил хүндэт зочид 10 асуулт харах хуулах зөв хариултаар аврагдах боломжууд. Хүмүүлгийн үлс заавал биелүүлэх алтан дүрм. Тийм ээ. Энэ бол хүүхэд насны гигэ хүсэл мөрөөдлөөр жигүүрсэн та 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай юу? Танин мэдэхгүй шоу нэвтрүүлэг. 2013 оны цоо шинэхэн дугаараа аз жаргалтай гэр бүлүүдэд зориулан хүрэхэд бэлэн боллоо. Бид Жүтия Виден медиа групп компани албан ёсны эрхтэйгээр Кёто сургуулийн хамтран олон улсын стандартад нийцсэн тайзаасал гэрэл дууд үрсний өндөр чанартай шоу нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байна. Олонний танил хүмүүс нэр хүндтэй одод сурагч насны дэггүй дэврүүн үедээ ирэн очино. Тэд эрүүл мэнд, дуу хөгжим, математик, монгол хэл болон нэр нь баг зэрэг өөрчлөгдсөн хүн байгаль, хүн нийгэм, иргэний боловсрол зэрэг 1-5 дугаар ангидаа үзэж байсан хичээлийн асуултуудад хариулна. Улсын хурлын гишүүн оюун, соёлын гавь зүтгэлтэн сэтгүүлч зол жаргал, гавь жүжигчин дуучин алтан цэцэг, Sweet Emotion, камертон, A-Sound зэрэг хамтлаг дуучид тэргүүдээ олонний танил хүндтэй хүмүүс ухаалаг сурагчид маань туслана. Эрдэм мэдлэгийн их уурга болсон 30 орчим сургуулийн 300 гаруй хүүхдэд шалгарсан шилдгийн шилдэг 10 сурагчид манай нэвтрүүлгийн гол дүрээр тодроод байна. Хэрэг зочид маань 5-аас 750 мянган төгрөг хүртэл мөнгөн дүн өсөх шатлалтай 10 асуултанд амжилттай зөв хариулвал 11 дахь асуулт өгөгдөж 1 сая төгрөг хүртэл хожих боломжтой. Хоцсон мөнгөөрөө хүүхдэд зориулсан хүмүүлийн үлсэд зориулдаг нь гэрэл ирээдүйн төлөө хийж буй нийгмийн хариуцлага гэж ойлгож байна. Тэд ялагч болж чадах болов? Хэрвээ чадахгүй бол та 5 дугаар ангийн хүүхдийн мэдлэгийг мэдтгүү гэдгээ манай нэвтрүүлгээр дамжуулан илэрхийлэх болно. Мишээ хэрэг дөрөв зорин тэмүүлэх шинэлэг унгайстай та 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай юу? Шоу нэвтрүүлгээ хүлээн авч үзнэ үү? Таавны шинэн шинжлэлийн баярын мэндийг хүргэе. Тэгэхээр боловсрол зөвхөн Кёто сургуулийн үзэгчид таавны хүргэдэг. Та 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай танин мэдлэгийн хамгийн супер шоу нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болж байна. Шинжлэлийн тусгай дугаарт зориулсан өнөөдрийн манай нэвтрүүлгийн маань шилдэг оролцогч 5 хүүхдээ яг одоо тайлбар өрөө. Шилдэг оролцогч 5 хүүхэд. Хүүхдүүдэд танилцуулъя. 11 дэх сургуулийн сурагч Цогоо. 24 дэх сургуулийн сурагч Намин. 14 дэх сургуулийн сурагч Мөнхөө. 83 дэх сургуулийн сурагч Сана. 23 дэх сургуулийн сурагч Утка. Ийм бүрэлдэхүүнтэй өнөөдрийн манай нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр шинэ жилийн тусгай дугаарт маань манай өнөөдрийн зочноод би тун удахгүй тайлбар өргөх гэж байна. Энэ хүн бол Sweet Emotion хамтлагийн дуучин Гамболор тайлбарыг. Sweet Emotion. Арамин. Яа, тань зогсох хэрэгтэй байгаа. За. Нэвтрүүлгийн урилга хүлээж авч хүрэлцэж ирсэнд маш их баярлалаа. Дээрээс нь манай нэвтрүүлгийн шинэ жилийн дугаарт, тусгай дугаарт маань хүрэлцэж ирсэн байгаа тийм ээ. Тэгэхээр таны зорилго бол өнөөдөр бид бүхэнд манай ангийнханд бол манай үзэгчдэд 1-5 дугаар ангийн хүүхд, ялангуяа 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай юу юу гэдгээ бид нар шалгуулах хэрэгтэй байгаа. За. Тэгэхээр шалгуулах гэдэг маань хэрвээ манай бүх асуултанд хариулаад 1 сая төгрөгийг хожиж чадах юм бол манай ангийн
бас нэгэн гишүүнээр манай ангид хамтарч байж болно гэсэн үг. Оо ямар гоё. За тэгэхээр нэвтрүүлгээ би танд дөрмөө танилцуулъя. Тун удахгүй энэ самбар дээр 1-5 дугаар ангийн хичээлүүдийн сэдв болон ард талд нь гарч байгаа тоонууд ангиудтайгаа хамт гарч ирэх хэрэгтэй байгаа. Тэгэхээр математик 3 гэх юм бол 3 дугаар ангийн математик хичээлийн асуулт гэсэн үг тийм ээ. Тэгэхээр тэднээс ингээд бүгднгээс нь сонгоод хариулаад яваад байна. Асуултанд хариулаад явах тусмаа мөнгөнд дууж болно. Хоцсон мөнгөнд үгүй өөрөө авахаас гадна хүүхдийн бас хандив байгууллагад дараа нь хандивлах хэрэгтэй байгаа. За тэгэхээр нийтдээ самбар дээр гарч ирэхэд 10 асуулт, тэр нь нийтдээ 750 сая төгрөгийн асуулт байгаа. Нийтдээ 10 асуулт. Хэрэв тэдэнд бүгдэнд нь хариулж чадах юм бол төгсгөлийн сая төгрөгийн асуулт буюу 10 нийтх асуулт гэж автоматар гарч ирэх хэрэгтэй байна. 10 асуултанд хариулахдаа нийтдээ 3 боломжийг ашиглана. Хуулах боломж, харах боломж, зөв хариултаар 10 дахь гэсэн 3 боломж байгаа. Төгсгөлийн сая төгрөгийн асуултан дээр ямар ч боломж ашиглахгүй, хинээс шипэдэхгүй зөвхөн 30 секунд бодож надад хариулт өгөх хэрэгтэй байна, тийм ээ. За тэгэхээр 1-5 дугаар ангид хэрэг хөгтөөсөн бэ? Хичээлдээ. Би ер нь хичээлдээ сайн байсан. Сургуулаа Улаан дипломтой төгссөн. Гэхдээ 5 дугаар ангиас хойш бараг 20 жил өнгөрч байна. Тэгэхээр тэр үеэс хойш одоо мэдхгүй яг хичээлээ хэрэг санаж байгаа. Ер нь бол нэлээд мартсан баха. Энэ бас яг 5 дугаар анги биш. 1-5 дугаар анги бас байж байгаа тийм ээ. Тэгэхээр бас мэдээж хэрэг мартагдсан дүрэн байж болно. Мартагдсан одоо томьёо зөндөө юм байгаа байх. Гэхдээ та санаа зовх зүйл бол байхгүй. Яг л вэ гэхээр манай нэвтрүүлэг шилдгээр шалгарсан шилдэг 5 хүүхэд маань танд туслах болно. Эндээс нэг нэгээрээ гарч ирж туслах болно тийм ээ. Тэгэхээр бас 5 хүүхэдтэй амжилт хүсье. Эмошн хамтлах юм. Дуучин гамболдор ихтэй та нараас туслахад бэлэн үү тийм ээ. За баяр үргээ. За ингээд асуулт үүсгэж. Иргэний боловсрол, биеийн тамир, эрүүл мэнд, монгол хэл, математик, хүн нийгэм, хүн байгаль, хүн орчин, дуу хөгжим, англи хэл. Энийг барыг талан намайг 1-5 дугаар ангид орж байгаагүй юм байна. Энэ нэг бас зарим хичээлүүдийн яг одоо нэр нь өөрчлөгдсөн тийм. Нэр нь бол өөрчлөг. За мэдээж дуу хөгжимд бол сайн байсан тодорхой байсан. За ер нь ямар хичээл хамгийн сайн байсан бэ? Би тооны хичээлд их сайн байсан. Математик хичээл хамгийн сайн байсан. За математик хичээл энд нэг гişэр хэрэг байна. 2 дугаар ангийн математик юм байна. Ямар хичээлдээ дургүй байсан? Дургүй хичээл байсан уу? Дургүй хичээл гэж их байгаагүй маа. Байгаагүй. Бүх хичээлээ ерөнхийдөө жил байсан. Сайн нь бол математик тийм ээ. Биеийн тамир гэхдээ нэг дуртай байгаагүй. Нэг дуртай байгаагүй. Өксөрч хараад юм нэг дургүй. За тэгэхээр хоёулаа хичээлээ сонгохоос өмнө нэг шилдэг хүүхдээ өөрийнхөө туслахаар болгож ажуудаа гаргаж ирэх хэрэгтэй байгаа. За ингээд аль хүүхдийг авах хэрэгтэй бай. Аль хүүхдийг сонгох уу? За хамгийн түрүүнд гараар өгснөөр нь. За цогоо. Цогог сонгоё. 11 дугаар сургуулийн сурагч цогоо. За. 11 дугаар сургуулийн сурагч цог. За гамболор нэрцэг таатай байна. За цогоо маань гарч ирсэн. Тэгэхээр гурван ялцж байгаа хичээлээ сонгох. За. Математиктаа сайн байсан. Яа математик одоо шууд ормоор байна. Шууд ормоор байна тийм ээ. За 5 дугаар ангийн 2 хичээл бол байгаа маань. Англи хэл байгаа. За ер нь хэцүү байсан хэлчих идэггүй 5-аас л хэлчих. Англи хэл. Англи хэл. За энэ баг таны хувьд амархан баг гэж миний хувьд бодож байна. За. Оролцогч маань англи хэл 5 дугаар ангийг сонгосон. 5 дугаар ангийн англи хэлний хичээлийн асуулт. Цогоо англи хэлэнд ирүүлээ. Тэгтээ гайгүй. Гайгүй. Оролцогчдоо туслахад бол ихтгэлтэй байгаа шүү дээ. Бага зэрэг л ихтэй. Бага зэрэг. За. За манай оролцогч хүүхэд уншаад туслах хүүхэд уншаад өчтгөө оролцогчдоо. Which of these house hold items was invented first? Тэгэхээр хөлбөрөд нь доотлолт байна. За хөлбөрөд байна шээ. Хөлбөр microphone, television set, which name cleaner, vacuum cleaner. За ийм гурван хөлбөртэй байна. Гэтэ эн чинь бас яг бас англи хэлний асуулт ч өсвчлээ л да. Яг бишээ. Аль нь гэр ахуйн хэрэглээнд хамгийн түрүүнд хэрэглэгдэж буй зохион бүтээгдсэн бэ гэж асууж байна. Тэгэхээр тийм ихтгэлээгүй баха эн чинь овн бол хийсэн шүү дээ ойлгомжтой. Гэтэ microwave oven гэдэг бол тийм амар шүү дээ. За хариултыг авъя. Тэн чи харин ястаа бодуулчлаа шүү.
Боломжтой байгаа 3 боломж гуруулаа байж байгаа. Тийш одоохондоо орох байна. Одоохондоо ороод яах юм гэж байна тийм ээ. За тэгвэл нэг хариулт гэнэ тэгээд. A B C. B бол биш. За юу тоос сурагч л гэж хэлээ да. Тоос сурагч гэж хэлээ. За. Хариулт тоос сурагч буюу C хэлбэр гэж хариуллаа. Зөв хариултыг бүгдээр хамтаарай. Хариулах юм бол 5,000 төгрөгийн эзэн болох ёстой байгаа. Бүгдд хариултаа хэлгээсэн тийм ээ. За. Айгуу төгсч шүү. Тэгээ бодоодсэн чинь бид нарыг 5 дугаар ангид байхад microwave oven гэж бас байгаагүй шүү дээ. Баагүй. Аа за. Би зүг хэлсэн байгаа. Зүг байна. Зүг баярлалаа. Тэгэх зүйл биш ээ гэж. Энийг нэг юм дээрээс бас уншижсэн юм байна. За тэгэхээр баяр хүргэе. Эхний асуултанд зөв хариулж 5,000 төгрөгийн эзэн болсон боломж нь 3 дараа. Араас амт барайсаа тийм ээ. За ингээд цаатал нь одоо сая төгрөгийнхээ асуултаа нийлээд 10 асуулт үлдсэн байна. Хамгийн ихнийхээгээ зөв хариулсан. За ингээд дараагийнхаа сэдвийг хамтдаа сонгоё. Өнөөдөр бол маш гоё баярын өдөр, шинэ жилийн уур амьсгал маш гоё болсон байна. Үзэгчид маань ч гэсэн ингээд телевизээрээ үзрээд шинэ жилийнхаа гоё уур амьсгалтай, тийм гоё энергитэй хамт байгаа. Тэгэхээр энэ сайхан энергиэр бүгдээрээ оролцогч та их хэмжээний боловч тийм ээ. Их хэмжээний мөнгө өжөөд хандийн даасанд хандуулах хэрэгтэй байгаа. Энэ бол маш том буйны үс хийж байгаа тийм ээ. За ингээд хичээлээ сонгоё. За тэгвэл дуу хөгжим. Шууд оруулаа. За. Нэгдүгээр ангийн дуу хөгжмийн хичээлийн асуулт. Манай цогоо дуулдаг үлээ? Дуулдаг. За нэг дуулаад өгчих юм уу? Асуулт гарч ирэхээс өмнө. Дуртай дуугаа. За бүгдээ цогоо дэмжиж. Арун цагаан сүн сэтгэлээр алдрайхан насыг минь буйсэн ачтэж тэнда би чин ахин дахин баярлаж сууна эжэ тэнда би хайртай инги артанд жаргах сэтэтэй Илбэг хангалуун их эндарлыг ээж тэнда бэлэглэх юмсан. Баяр хүргэе. За таны юм хэр дуулаа? Их сайн дууллаа. Маш сайн. За. Магадгүй манай цогоос том болоод гой дуучин болох хэв байх гэх юм тийм ээ. Би дуу хөгжмийн багш гэсэн бол шууд л онцгой гарах юм. Шууд. За цогоодоо баяр хүргэе. За ингээд дуу хөгжим нэгдүгээр анги 10,000 төгрөгийн асуулт буюу нэгдүгээр ангийн дуу хөгжим гэж. Нэгдүгээр анги дуу хөгжим. Гайгүй асуулт байгаа хаа. Нэгдүгээр анги. Дээрээс нь дуу хөгжим тийм ээ. Гоё. Дууны хоёрдугаар адаг юу гэж хэлдэг вэ? За тэгвэл ингэж тгөө. Энэ дууг эхний бадгаас нэхлүүлээд дуулъя тгөө. Тэрээд дурагцахгүй бол за бүгдээрээ дэмжээ. Эхний бадгаас нэхлээд. Бүр шууд дуулах юм уу? Гоё. Энэ зөвхөн энэ дуу. Аа. За. Энэ юу гэж хэлдэг вэ? Би одоо яг санах гал ингээл ажиллаж байна л та. Юу гин чинээ биш ээ. Харин тийм. Тэрийг чинь би тэгээд үг нь бодоод зогсож байна. За тэгээд цугл дуулъя да. За цуг дуулъя. За манай хүүхдүүд цуг дуулъя. За 1 2-ын зэрэг бүгдээрээ хамтаа дуулъя. 1 2-ын бүгдээр хоёр дээр нь бүгдээрээ зогссон юм уу те? За. Нэгдүгээр одыг нь хамтаа дуулаад дахилтын бүгдээрээ гоё гэж. За 1 2 3 и чихчихэн чиндээ бишээ чихээ угая гоё хорохон чинээ бишээ хувцаа өөрөө угая тиймэхөө гоё. яа. Сэтгэл баярлалаа. Уруухан чинээ гэж хэлж байна те. Уруухан чинээ биш ээ гэж тийм ээ. За зөв хариултыг бүгдээр харъя. Нэгдүгээр ангид энэ дууг заат юм уу те? Нэгдүгээр ангид бүр цэцэрлэгт. Харин чи уул нь цэцэрлэгт. Гэтэ яг уу нэгдүгээр ангид одоо бас хүүхдүүд 6 настай ордог болсон бас зааж магадгүй.
За 3 гол хийжээ. Энэ бол маш амархан байсан. Хоёр үргийн 10,000 төгрөгийн эзэн болсон байна. За. 3 боломж гуруулаа байгаа. Харах боломж, хуулах боломж, зөв хариултаараа аврагдах, тийм ээ? Харах боломж маань боломжуудаа ерөнхийдөө ойлгож байгаа. Харах боломж маань мэдээж хажуудлынхаа хүүхдээ хариултыг сонсоод өөрийнхтэйгээ нэгтгэж байгаа нэг хариултыг надад өгөхийг харах боломж. Хуулах нь шууд хажуудлынхаа хүүхдийн хариултыг би шууд тэр хүүхдийн хариултыг би шууд аавна гэсэн. Энэ нь бол хуулах боломж, тийм ээ? За зөв хариултах нь бол мэдээж үлдсэн манай 4 шилдэг оролцогч хүүхд маань энд бас хариултуудаа илгээгээд байж байгаа. Тэндээс хэрвээ та ямар нэгэн асуултанд бүдэрх юм бол энд байгаа хүүхдүүдийн нэг л зөв хариулсан тохиолдолд нэг удаа зөв хариултаар авах хэрэгтэй байна, тийм ээ? За ингээд манай цогоо маань 2 асуултын турш хамтдаа байсан, тань тусалсан. Тийм болохоор нэг хүүхд маань 2 асуултын турш хамтдаа байх хэрэгтэй. 5 хүүхд нийтдээ 10 асуултын турш хамтдаа байна. Тэгэхээр цогоодоо баярлалаа. 11 дэх сургуулийн цогоо. Ингээд дээш тасаад тэгээд за баярлалаа. За одоо шууд хүүхдээ сонгоё. Цогоог сонгосон. Одоо үлдсэн 4 хүүхдээс нь. ер нь ээлж чи эрэхтэй эмхтэй гэдгүү. За тэгээ л да. За наминг өрий. За наминг өрий. 24 дэх сургуулийн сурагч наминг. Манай хүүхдүүдээс шинэ жил болж байгаа учраас маш гоё харагдаж байгаа бох тийм ээ. За 24 дэх сургуулийн сурагч наминг хамаадар хийсэн. За. Манай намын ямар хичээлдээ сайн блэ? Математик гэл монгол хэлэндээ бас гайгүй. Гэхдээ танд би санал болгоход бол та амархнаас нь эхэлж явж байгаа хамгийн сүүлийн хэцүүнүүд дээрээ боломжоо ашиглал зүгээр ах гэж бодож байна. За ийм нэг шипи маягийн юм өгч байна тийм ээ. Эхлээд амархнаас нь эхэлж байгаа сүүлийн хүнд гисэн дээр боломжуудаа ашиглаа гэж байна. За тэгвэл намгийн зөвлөгөө даа юм л дээ. Дага ихлээр бага ангиас эхлэх гэсэн үг. Энэ эрүүл мэнд гэдэг надад айгүй сонирхолтой санагдаж байна л да. Сонирхолтой санагдаж. Яг л бидний үед эрүүл мэнд гэж хичээл орж ирэхгүй хаа. Орж байгаа хөвч юу? Эрүүл мэнд хичээл. Тэгээ санахгүй байна. Эколог эрүүл мэнд гэж орж байгаагүй. Гэтэ ер нь сонирхоод үзэдэггүй. Ер нь юу арт. Тэгээ манай би мэдэхгүй бол найзууд манд туслана. За эрүүл мэндийн санаа. За 2 дугаар ангийн эрүүл мэндийн хичээлийн асуулт. Энэ бол 25,000 төгрөгийн асуулт. Энийн дараа дахиад нэг асуултанд зөв хариулж 50,000 төгрөг буюу үл шатах мөнгөнд дээр очих хэрэгтэй байна. 2 дугаар ангийн эрүүл мэндийн хичээл. Хүүхдийн сүүн шүд хэдэн сартаагаас нь ургаж эхэлдэг вэ? Хүүхдийн сүүн шүд. Сарнагийн маань охин саяхан төрсөн. Тэгэхээр би ер нь бараг л хэлсэн болсон. Хүүхдийн сүүн шүд хэдэн сартаагаас нь ургаж эхэлдэг вэ? Сүүн шүд гэдэг нь дээдлүү доотлуу. Ер нь дээд нь хэлж гараад ирдэг өстэй хүүхдүүд. Дээд нь гарах уу? Гурван боломж маань байгаа. Сартад нь урглаа. Тэгвэл өөр хэлчих гээл үзээ байж та. Хүүхдүүд арайтай явуулаарай. Ерөнхийдөө бодох хугацаа 30 секунд. За. Цаг байгаа мэй тийм. Намтай ярилцаж болно. Хариултыг авахгүйгээр. Авахгүйгээр. Чи мэдчихэв нөө гэдэг. Ер нь мэдчихэв нөө. Таамаглалчлаа. Таамаглаж байна. Чи ер нь өөрөө хэдэн сартаадаа чиний сүүн шүд ургасан мэдгүй. Мэдгүй. Тэрийг тэгж асууж байгаагүй мэн. Тэрийг ч мэддэг юм гэж байхгүй л тийм. Ээж аав нь. Ээж аав. Хариултыг авъя эсвэл боломжийг ашиглаж болно. Би хариулаад буруудвал яах вэ? Буруудвал нэг удаа зөв хариултаар аврагдах гэсэн боломж маань байгаа. Хүүхдүүд зөв хариулсан тохиолдолд тийм ээ. Нэгэн ч зөв хариулаагүй болвол аврагдах боломжгүй. За. 3 дахь асуулт буюу 25,000 төгрөгийн асуулт. Хүүхдийн сүүн шүд хэдэн сартаагаас нь ургаж эхэлдэг вэ? 2 тоо байгаад байна. Алин хэлхий харьяасаа. За юу вэ? 2 тоо. 4 юм уу 5 сар л гэж хэлмээр байна. 4 юм уу 5 сар. Би ч гэсэн тэр хавцаа л гэж бодож байна. Харин тэр хавцаа тий. Тэгээ аль нэгийг л хэлэх хэрэгтэй бах тий. Гэхдээ 5-аас 6 байж бас магадгүй. Би хоёулаа 5 дээр авчихсан шүү дээ. За 5 гэдэг. 5 байдаг ч тийм ээ. За. Оролцогч 5 сартаагаас гэж хариуллаа. Та бас жоохон бодохгүй. Миний бод хугацаа дууссан баха тий. За, одоо яг сүүлийнх хараач. Би 5-ыг бол биш гэж бодож байна. Тийм үү? За 5 биш гэж бодож байна гэж байна. Гэтэ бас мөн ч байж магадгүй л. Нэмээ тийхгүй шүү. За чи болохоор хэд 5-аас 6 гэдэг. 5-аас 6 л гэж бодож байна.
6 болохоор надад арай л орой санагдаад байна л да. За 1 сар хэлнэ. Гэхдээ бас хүүхдээсээ шалтгаалж магадгүй шүү дээ тий. Ер нь сүүлийн үеийн хүүхдүүд чинь шүд мэднэ айгүй ихт гардаг болсон байгаа шүү дээ. За ер нь 4 5 2 1. За дараа надад бас тусламж байгаа юм чи. Хүүхдүүд хариултаа илгээгээрэй. Илгээсэн үү тийм ээ? За манай хүүхдүүд илгээсэн гэж байна. Хүүхдийн сүншүүд хэдэн сартаагаас нь ургаж эхэлдэг вэ? Хариултыг авъя. За 5. 5 гэж хариуллаа. Зөв хариултыг бүгд хамтаарай. Чиний зөв байж тээ. За манай тэгэхээр ном маань бас нэлээд туслаа тий 5-аас 6 сартаа да бахаа гэж баг хэлж өгсөн тийм ээ. За ингээ бас номдоо баяр хүргэе. 3 асуултандаа зөв хариулж 25 мянган төгрөгийн эзэн болсон 3 боломж 3-таа байгаа. Тэгэхээр сүүлийн өдөр нь эмошн хамтлаг ямар хөө уран бүтээл дээр яг ажиллаж байгаа. Тэр бас яг энэ шинэ жилийн өмнө биш үзэгчд маань бас чухал байгаа. Шинэ жилээр яг үзэгчдтэй бас ямар хөө гоё дуугаар бэлэг барих гэж байна. Бидний хамтлагийн маань 15 жилийн ойрон жил болсон. Тэгээд саяхан тоглолтоо хийсэн. Саяхан тоглолтоо хийсэн. Олон сайхан хуучны дуунуудаа хамтлагийнхаа хуучин зөвхтэй байсан охтуудтайгаа дуулж гоё баяраа тэмдэглэсэн. Тэгээд тоглолтоо дуусаад ерөнхийдөө бол шинэ жилийн яг нөгөө одоо телевизүүдийн арга хэмжээ, баяр ёслолын тиймэрхүү зүйлүүд ажил ихтэй байлаа. Гэхдээ энэ жил нэгэн шинэ дуу хийсэн. Тэр нь одоо шинэ бишимд хуучны дуу сэргээн дуусан гэж шилжилсэн тийм. Тэгээд 80-аад оны сүүлээр залуу самтлаг гэж одоо бидний 5 6 настай хөлтөл байсан. Тэгээд бид хэд яг тухайн үед мэдгүй гэсэн дараа нь дуунуудыг мэддэг болсон тийм хамтлаг байдаг те. Тэр хамтлагийн цасны бүвэ гэдэг нэг гоё дуу байдаг. Тэгээд цасан ширхэг божигнаач гэдэг энэ дууг бид гурав бас шинжилж дуулсан. Тийм тэгээд ер нь бидний нөө шинэ жилийн дуу байдаг. Хаа утсан газар хүмүүс яг ингэ шинэ жилийн үеэр бидний дууг дуулах хүсдэг. Тэгээд тэр дуу маань ерөнхийдөө 10 гаруй жил одоо дуулагдчихээн. Тэгээд ер нь энэ жил бас гоё шинэ дуу ер нь хийя гэд. Тэгээд бас ажил төрөлт намын уялдаад айгуу гоё яг тохироо хүртсэн л дээ. Тэгээд тэр дууг сая шинэ жилээр нэлээд дуулсан. Хүмүүс их гоё сайхнаар хүлээж авсан. За ингээд эмошн хамтлагийнхныгаа цаашдаа уран бүтээл бас амжилтыг хүсье. За ингээд дөрөвт хичээлийг бүгдээрээ сонгоё. За амрахнаас нь эхлэе гэж намгийнхаа зөвлөгөөг бол дагаж байгаа. Юу болж байгаа. Би тамирын хичээл ороод ирсэн байна. Тургуйлс хичээл. Гэхдээ яг нэг сайн байгаагүй дээ бичлээ нөө манайх чинь хүчин сургууль биднийг бөмбөгтэй ч юм уу өсөрч харайсан тийм нөгөө хийлдэггүй гар хөлөө гівдэг чинь хүчмчин хүмүүсгээд тэгэл багасаа миний мэдхийн бие тамирын дасгал хийлэгдэг эсвэл гүйлэгдэг тэгэл яг хоо морин дээгүүр хараалгадаг байсан тэрэнд нь би ястаа дуртай байгаагүй тэгээд ер нь бие тамир нэг тэгтээ таалагдчихж байгаагүй маа. Тэгэхээр бие тамирыг үлдээх үү? Энэ харин зүгээр ямар хөө юм ирж байгаа гэдэг нь бас сонирхолтой. Бас сонирхолтой байна тийм. Монгол хэл математик. За ер нь за тийм ээ Монгол хэл 1-р ангиас эхэлчих. За тэгээ. 1-р анги Монгол хэл дэш явчих. 5-р ангийн хичээл бол нэг артер байхгүй юм байна. 2 байсан, нэг нь англи хэл байсан тийм ээ. Хүн нийгэм 5-р анги гэж байгаа байна. Тэгээ бусд нь бол ихэд байгаагүй. За ингээд 1-р ангийн Монгол хэл. Монгол хэл 1-р анги. Цагаан толгой хэдэн үсэгтэй вэ? Тэр гүм төгрөгтэй хүнийг юу гэж нэрлэж бичих вэ? Оо за. За тэр бүм төгрөгтэй. Та тэр бүм төгрөгтэй юу? Би тэр бүм төгрөггүй. Төгрөггүй. Гэтэ яг юу гэж бичих юм бас мэдхэд байна. Юу гэж бичих нь бол мэд тийм ээ. За тэр бүм төгрөгтэй хүнийг юу гэж нэрлэж бичих вэ? Би үсгэлж өгөх юм уу те? Үсгэлж? Тийм бичхийгээ. За яг зүгээр л хэлчих юм те. Тэр бүм хэлэх. Тэр бүм. Энд ихтэй ийм амархан юм байна гэж юу? Гэтэ 1-р анги гэж бодохоор тийм үү өөрөө. Тийм үү ямар сонирхолтой юм. Тэг яг бас таны хэлдэг зөвч байж магадгүй 1-р ангийн хүүхэд тэр бүм төгрөгтэй хүнийг юу гэж нэрлэх вэ гэж яг бас 1-р ангийн хүүхдээс асуувал тэр бүм танил гэж хэлэх баг те. Тийм нь бол тэгэхээр яг маа нэвтрүүлэгт оролцож байгаа хүмүүс ерөнхийдөө яг тэгдэг байхгүй. 1-р ангийн асуулт асууж штэ. Тэгвэл тэрийг айгүй тийм хүндэр үү? Тийм яг өөрсдийнхоороо бодож байгаа. Яг өөрсдийнхоороо айгүй их юм өөр дээрээ буулгаж яриад энэ нь одоо юу гэж байгаа юм бол гэдэг.
Нэгдүгээр ангийн яг хүүхдээс очиод асуугууд шууд хариултыг маш зөвөр хэлдэг байхгүй юу? Тийм миний ер нь бодох хугацаа байгаа үстэй. Одоо бол ерөөхдөө бол дууссан. Гурлаа ярилцаад эн чинь 30 секунд маань хаанаач хүрэхгүй байгаа. Гэтэ яг би ингэж бодож байна л да монгол хэлний хичээл юм чинь. Тэ эн чинь монгол хэлний хичээл дээр яг тэр хэлгээр нь зааж байгаа гэж би бодоод байхгүй юу. Зүгээр очиод баян их мөнгөтэй хүн гэж асуугаагүй те тэр бом төгрөгтэй хүнийг айгу тодорхой хэлсэн болохоор миний бодлоор бас тэр бомт юм байх л гэж бодож байна. За тэр бомт нөө. Тэр бомт. За зүгээр л бүгдээр харъя. Тэр бомт төгрөгтэй хүнийг юу гэж нэрлэж өчөх вэ? Тэр бомтан. Баян гэсэн нэг санаа гарч ирээд. Аа за тийм. Баярлалаа. За мэдээч тийм ээ. Сая төгрөгтэй хүнийг юу гэлээ? Саятан л гэн тийм ээ. За тэгэхээр энэ бол өш дүүл 1000 төгрөгтэй хүнийг за манай номин суусан байна. Номдоо бас баяр хүргэе. Баяр хүргэе. Маш их туссан тийм ээ. 1000 төгрөгтэй хүнийг юу гэвэл 1000 гэх юм. Тэгвэл бид нар бүгдээр хэлсэн 1000 болох байх тийм. За тэгэхээр нэвтрүүлэг маань яг сайхан гоё дундаа ороод явж байна. Оролцогч маань 4 асуултанд хариулаад үн шатах мөнгөнд дүн буюу 50,000 төгрөгийн дээр очсон байгаа. Одоо 250,000 төгрөг хүртэл хэдэн төгрөгөн дээр ч байсан асуултан дээр бүдэрсэн ч гэсэн 50,000 төгрөгийг авах болно. Тийм ээ. За тэгэхээр манад өнөөдөр бас дуучин хүн маш гоё хамтлагийнхан бас хүрэлцэж ирсэн байгаа. Sweet Emotion гэдэг хамтлагийнхан хүрэлцэж ирсэн. Тийм болохоор энэ хүмүүсийг бас дуулуулахгүй гаргана гэдэг бол бас нэгэн утгагүй зүйл мэт санагдаж байна. Та бүхэн ч гэсэн бас тэгэж бодож байгаа. Манай үлдэгчид гэсэн тэгэж бодож байгаа. Тэгэхээр бүгдээрээ Sweet Emotion хамтлагийнхаа дуу хамтдаа сонирхъя. Wow, wow.
За баярлалаа үзэгчдээ. Sweet Emotion хамтгийнхан маань бид бүхэнд маш гоё дугаар бид бүхний сандрыг мэдээлээ та бүхэндээ баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. За ингээд тав дахь асуулт руугаа оръё. Орохоос өмнө нэг хүүхдээ сонгоё. Одоо гурав хүүхэд маань. За сайн аа. Энд яг нэг гендер асуудал явуулж байгаа тийм ээ. Эрэгтэй эмэгтэй гэсэн тийм ээ. За. Шамын намайг сайн жаргал гэдэг би 83 дугаар сургуульд суралцдаг. Суралцдаг тийм ээ. Ган болор. Таатай байна. Санаа Sweet Emotion хамтгийн дуу ер нь бол сонсдог тийм ээ. Ер нь сонсож байна. Зурагтаар ер нь харж байхад ингээд энэ ихчнэртэй очиод нэг уулзчих юмсан энэ ихчнээс нэг асуултыг асуучих юмсан гэж тийм бодож байсан асуулт байгаа юу? Харилцах. Хариулах байна. Хариулт бодож байгаа юм уу тий? За. За тэгэхээр сайн ямар хичээлдээ сайн билээ? Би байгалийн ухаандаа сайн. Байгалийн ухаан. Байгалийн ухаан гэхэлэр бас хүн байгальтаа сайн. Гэсэн үг тийм ээ? Хүн байгальтаа сайн, хүн нэгэндээ бас сайн гэсэн үг юм байна. Туслах уу гэдэг. Боломжтой гуруулаа байгаа. Гуруулаагаа ажил байгаа. За одоо доороосоо явж байгаа чи математик авч математикта хэрвээ Бас гайгүй юу? Хоёрдугаар ангийнх юм чинь тий? Бас гайгүй тийм ээ? За. Хоёрдугаар ангийн математикийн хичээлийн асуулт. Математик 2. За асуулт гарч ирсэн байна. 3 ном, 3 дэвтэр авахд 1200 төгрөг төлөв. Хэрв нэг номны үнээр 3 дэвтэр авч болдог бол ном дэвтрийн үнийг олно. За. Өгүүлбэрийг бол ойлгосон. 3 ном, 3 дэвтэр авахд 1200 төгрөг болдог нийтдээ. Хэрвээ нэг номны үнээр 3 дэвтэр авч болдог бол ном хэдүү, дэвтэр хэдүү? За. Хүүхдүүд хариултаа явуулаарай. 3 ном, 3 дэвтэр авахд 1200. Билээ. Билнэ үү? За. Хариуж болно. Боломж ашиглахгүй шууд хариулъя тийм ээ? Тийм. За. Нэг ном 300 төгрөг, нэг дэвтэр 100 төгрөг. За. 3 ном авахлаар хэдэн төгрөг төлөх вэ? 3 ном 900. 900. Тийм. Тэгээд 3 дэвтэр 300. Тэгээд нэмэхээр 1200. 1200. Тэгээд 3 дэвтэр авах үнээр нэг ном гэсэн шүү. Тэгэхээр нэг ном чинь 300 гэдэг чинь нэг дэвтэр чинь 300 төгрөгөөр 3 дэвтэр авах гэсэн үг тийм ээ? За. Хариултыг авлаа. За. Оролцогч нэг ном 300 төгрөг, нэг дэвтэр 100 төгрөг гэж хариуллаа. Асуултны зөв хариултыг бүгд автаарай. Зөв хариулт бол 77 мянга төгрөг нээсэн болох байгаа. Зөв хариулт баяр хүргэе. Бидээс тийм ээ. Энэ бол 2 дугаар анги болохоор бас гайваа амархан байна. 5 дугаар анги гэж орж ирсэн бол бас арай бас нэг жоохон бодуулах байх тийм ээ. За ингээд оролцогч маань маш амжилттайгаар явж байна. Нэгч боломжийг ашигладаг 5 асуултанд зөв хариулсан 75 мянган төгрөгийн эзэн болсон. Бүгдээрээ дахин баяр хүргэе. Яг тэгэхээр шинэ жилийн энэ сайхан үдэш бас нэгэн асуултыг асууя гэж бодож байна. Шинэ жилээ ер нь яаж тэмдэглэдэг байсан бэ? Бага бах та. Ер нь одоо бас хамтлагийнхантайгаа яаж тэмдэглэдэг юм бэ? Багасаа ер нь гэртээ тэмдэглэдэг. Монголчууд маань ер нь яг чиний гэр бүлээрээ гэр бүлээрээ байх туфтай. Хамтлагийнхантайгаа бол Америкт байхдаа маш хамт тэмдэглэдэг байсан. Одоо буцаж ирээд их орондоо ирсэн байгаа болохоор ойлгох гэрийнхантайгаа ээж аавнартайгаа дүүнэртэй хүүхдүүдтэй юм уу? Хэрэлцдэг. Тэгээд бага насны шинжлэлийн дурсамж ер нь хамгийн гоё гэдэг чинь бидний багт ч нөгөө юм бор цаасан уттай гоё тэгээд дотор нь мандринтай тий банкатай алимтай гоё бэлэг ирдэг байсан шүү дээ. Ер нь жоохон бахта одоо жишээлбэл 1-5 дугаар ангид байхдаа шинэ жилээр авч ирсэн хамгийн гоё бэлэг юу вэ? Бүр сэтгэлээс гардггүй. Ер нь яг тэр л бэлэгтэй. Тэгээд бид нар чинь тийм яг нэг хөгжим сургууль байсан болохоор бусад одоо харшийн ялах гэж юм уу гоё нөгөө бүс ерөнхий эдний сургуулиудын оролцдог гоё ялтнууд орж чаддаг нөгөө нэг харшийн ялах гэд ордог байсан юм шүү дээ. Манай сургуулиас ерөөсөө ордог байсан. Тэсний он сурлагсан хүүхдүүд ордог байсан шүү дээ. Гэтэ манай сургуулиас ер нь хүүхдүүд бараг би санахгүй байна. Санахгүй байна. Тийм. Тэгээд
Аав ээжнэр л хамгийн гоё бэлэг өгдөг гэсэн. Тэгээ миний санаж байгаагаар яг тэр нэг бор уудтай яг миний хилээд байгаа бэлэгтэй тэр л хамгийн гоё сэтгэл үлдсэн мэт шин. Тэгвэл манай Сайнагийн авчис хамгийн гоё бэлэг өв шинэ жилээр. Бас эзлэхэндээ. Ер нь тийм мандрин банка авчихсан. Одоо ер нь аав ээжнэр нэр ямар бэлэг өгдөг? Хичлээ юу өгөх юм бэ? Тоглоомнууд. Хамгийн гоё авчсан тоглоом нь юу вэ? Би элдэс тоглоом авч. Тоглоом авч байгаагүй. Идэх юм л авчихсан. Ахыг чинь юу гэж юм? Зүгээр мөнгө ч. Хэрэгтэй юм чи өгдөг байна те айгуул те. Хэрэгтэй ном дэвтэр. Өөрөө юм аваарай гэх тийм ээ? Тий. За. Чихээ хэрэгслээ. Гоё бэлэг өгөх юм шүү дээ. Энэ бас гоё билэг тийм ээ? Өөрсдөнд нь бүх зөв зарцуулах гэсэн үгнээс тийм ээ? За ингээд нэвтрүүлгийн гол чиглэл рүү оръё. Хичээлээс омё. За хүн байгаль гэдэг. Сайна маань Байгаль гэдэг тийм ээ? За 3 дугаар ангийн хүн байгаль хичээлээ. Сайнагийн сайн хичээлсэн шүү дээ. Сайнагийн сайн хичээл гэж байна. За хүн байгаль 3 дугаар анги. Монголчууд бид хавар цохорхоо их байвал ямар зам бодохын шинж гэж ярилцдаг бай. Хавар цохорхой. Цохорхоо. Чи юу гэж бодож байна? Нөгөө гэгээлэг талаас. Сайнад ер нь юу вэ нөө? Хариулт Санаа онцтой байна. яг чиний мэдж байгаа хариулт шүү. Манай юу? Дагшиг. Байх шиг байна гэх юм бол оролцогч маань боломжоо ашиглах гэдэг юм тийм ээ? Бараг тийм ээ? Тэ? Боломжоо ашиглах гэж байна. За яг сайнад бодож байгаа тийм хариулт байна уу? Бодож байгаа хариулт гэх юм бол нөгөө тийм Хийж болохгүй. Зүгээр ер нь байхаа юу гэдэг. Байна гэж. За байгаа мэт. Байгаа мэт. Гэтэ би сайнагийнхыг чинь өөрөө эхэлж хилчээ дараа нь ашиглаж болно те. Болохгүй. Эхлээд шууд юм байна. Гэтэ бас аль боломжоо ашиглах гэдэг байна гэдгээс бас хамаарна. Юу вэ гэхээр харахаа ашиглах юм бол мэдээж сайнагийнхыг сонсоод өөрийнхөө эргэцүүлж нийтгэж болно. Буулгах нь бол би шууд сайнагийнхыг авах. За хариултыг авъя. За харахыг ашиглаж байна. Харах боломжоо ашиглая. За сайнагийн хариултыг сонсъё. нэг гэгээлэг өнгөлөг тал нэг Өвс ногоо сайтай, өргөн дэлгэр сайхан зам болно. Сайхан зам. Хэлэх юм байна те. Ер нь бол юу штэ. Яг уу цохорхоо тэгэхээр энэ мэдээж бол нэг байгалийн тийм юутай холбоотой байж таар. Тийм ээ? Борото ч юм уу одоо өөр юутай байдаг юм. Та ер нь яг юу гэж бодож байна? Ямар ч хэлсэн зүгээр энгийн одоо зүгээр одоо юу гэдэг сайхан таятай ч юм уу тийм зунаас арай өөр байх болов гэж бодоод байна л да. Өргөн дэлгэр зунаас. Санийгийн хариултнаас арай өөр гэж бодоод байна. Цохорхоо их гарахаар арай нэг өөрчлөгддөг байх бах гэдгээр би бодож юм л да. За хариултыг өгье. Чийхтэй юм болов. Арай 100 мод болохгүй л хэлчихсэн. Тийм 100 чинь болохгүй. Миний бодлоор зүгээр жоохон чиг бороотой байдаг гэж магадгүй л гэж бодоод байна юм дий. За хариултыг авлаа шүү. Бороотой. Чигтэй бороотой. Чигтэй бороотой. Тийм. Ер нь тийм рүү байж магадгүй гэж бодод. За хүүхдүүд зөв хариултаа илгээсэн тийм ээ? Илгээсэн байна. За. Хариултыг зөв хариултыг харъя. Оролцогч маань чихтэй бороотой зам болно гэж үзэж байна. Монголчууд бид хавар цонхорхоо их байвал ямар зам болохын шинж гэж ярилцдаг байна. Зөв хариултыг харъя. За гантай болохын шинж байсан юм байна. Гантай зам. Бас мэдмээр юм байна тийм ээ? Мэдмээр юм байна. Өстой сонсч байна. Хэрвээ хавар их байх юм бол тэр зам ашиг тийм гантай болох юм байна. Гэдэг юмыг мэдэж авлаа. Ганцтай бүдэрчлээ. Чихтэй бороотой гэсэн чинь гантай байсан байна. Эсэргээрээ. За одоо нэг боломж маань байгаа. Одоо нэг асуулт нэр
хоёр боломж ашиглаж яах гэсэн үг байна шүү дээ. За. Жишээлх юм бол одоо сая хар боломжоо ашигласан шүү дээ. Тий. Одоо тэгэнгүүт нөгөө нэг автоматар ашиглагддаг зөв хариултаар аврагдах гэсэн боломж одоо шууд ашиглагдана гэсэн үг. Одоо хүүхдүүдийн хариултыг бүгдээрээ хамтаа хараад тэр хүүхдүүдээс нэг нь гантай болохын шинж гэж битсэн байх юм бол За. тийм ээ. Гантай болохын шинж гэж нэг л хүүхд битсэн байх юм бол та аврагдана. Тэгэхээр бүгдээрээ хамтаа хүүхдүүдийнхээ хариултыг харъя. Хүүхдүүд зөв хариулсан байгаасаа гэж найдахал үлдлээ дээ. Халуун сайхан 100. Халуун сайхан 100. Дараатай халуун 100. Сайхан халуун 100. Ер нь бол тэ халуун гэж 3-нд хэлсэн биз дээ. За тэгтээ би юу аяа гэж бодож байна. Амар халуун гэсэн үг дээ. За би мөнхөгийн хариултыг авъя. Халуун 100. Мөнгөдөө баярлалаа. Сайхан гэдгийг авчихсан бас арай болчихгүй. Арай биш үү те? Тий. Гадаа ч юм сайхан биш. За ингээд 6 асуултанда зөв хариулсан байгаа. 6 асуултанд зөв хариулж 100,000 төгрөгийн эзэн болсон баяр хүргэе. Баярлаа. За манай санаад баярлалаа. Сурлага хичээлийн амжилтыг хүсье. За. Тэгэхээр одоо дөрөвдүгээр асуулт үлдсэн байгаа. Хэрвээ энэ дөрөвдөө зөв хариулж чадах юм бол 750,000 төгрөгийг хожино. Тэр зөв хариулчих юм бол дараагаар нь сая төгрөгийн асуулт буюу 11 дахь асуулт автоматар гарч ирэх хэрэгтэй байна тийм ээ. За ингээд амжилт хүсье. Дараагийнхаа хүүхдийг сонгоё. Хоёр хүүхд маань байгаа. Мөнхөө Утка хоёр маань үлдсэн. За. Одоо Уткагаа тийм ээ. За. 13-р сургуулийн сурагч Утка. Бас шинэ жилийн ууран цалыг бас манай хоёр охин нэлээд гоё бүрдүүлж гисэн. За танилцчих. За. Хамаалал. 13 сургуулийн зэрэгтэй бол Татай байна. За одоо оролцогчтой зөвлөхөд ямар хичээлдээ сайн нэлээ? Монгол хэл математик гэсэн. Тэр хоёрын аваа. За одоо байгаагаас айланд нь хэлээ. Иргэний боловсрал гайгүй юу? Иргэний боловсролоор ер нь юу үздэг юм бэ? ер нь бол тэгээ харилцааны тухай. Төөх одоо ч ер нь бас өөр болсон юм биш үү? Харилцааны тухай үздэг. Бид нар ч одоо иргэний боловсрол хичээл ястай болж. За ер нь бол гэхдээ 3 дугаар анги юм биш тэгэхээр гайгүй гэж бодож байна. За тэгвэл Уткагийнхаа бас юуг дагах гэж энэ байна. зөвлөгөөг дагах юм. За. Яг хамгийн сайн чисмийг дагсан дээр бах тий. За. 3 дугаар ангийн иргэний боловсрал. Иргэний боловсрал 3 дугаар анги. Одоо нэг л боломж өгсөн байгаа тийм ээ. Хүндрэлтэн радио, кино хоёрын аль нэгийг төрүүлж өгсөн байна. За ямар их бүтээсэн юм бэ? Зохион бүтээгч үрээд. Энэ харин яг нэг юм зохион бүтээгч одоо тэр чинь ямар хичээл дээр илүү. Тэгээ энэ асуултууд маань бол бүгдээрээ Киото сургуулийн хичээлийн одоо асуултууд. За тэг сургуулиас бэлдээ. Бид нар бол энийг бэлдээгүй. Киото сургуулиас бэлдэж бид бүхэнд ийм нууцталтайгаар авчирч өгдөг. Тэр асуултыг бид бүхэн компьютерт хийгээд танд харуулдаг байгаа тийм ээ. Ингээд бас үзэгчдэд хэлэхэд яг бидний ард байгаа хүмүүс бол Киото сургуулийн сурагчид байгаа. Та бүхэндээ бас баярлалаа. Шинэ оны энэ дүнгээр. Киото сургууль. Киото гэж хүн чинь өөрөө зохион бүтээгч юм билээ. Зохиолч хүн тийм ээ. За Киото маань өөрөө тэнд байна. Цаанаасаа хоёр дахь тэр Моцартын хажууд байж байна. Тэр болонд тийм ээ. За хүндрэлтэн радио кино хоёрын алийг төрүүлж бүтээсэн бай. Радио кино гэхэлэр айгуу тийм юуг вэ тийм. Харин тийм хоорондоо нэг юм шиг тийм ээ. сонирхолтой юм. Радио зурагт гэсэн бол бас нэг адилхан юм шиг. Дуугүй кино гарч исэн гэхдээ тхийн төл. Байшин шүдэн цаярын алийг төрүүлж бүтээсэн бэ гэж байгаа юм шиг л байна тийм. За. Юу гэж бодож байна? Манай Уткад санаа сэтэл байна уу? Радио юм бол. Аа? Радио юм бол. Тэгэж бодож байна гэж.
Удка маань боломж ашиглуулчихлаа та. За яа. Гэтэ ер нь Радио, кино хоёрыг. Тэгэхээр би өнөөдөр бас нэг айгүй тийм юу байна л да. Нөгөө шинэ жилийн бас тийм тусгай дугаар болохоор баг зэрэг тийм инэрэнгүй байна. Бусад оролцогчнорд болохоор ерөнхийдөө зүгээр яг энгийн дугаард гэх юм бол шууд ингээл заав яав би хариулт авъя. 30 секунд маань дууссан хариуж чадахгүй бол бүдэрсэн гэж шууд явчихсан. Өнөөдөр бас тийм дугаар байгаа болохоор та ер нь бол бас нэг жоохон баярлах хэрэгтэй шүү. За хариултыг одоо яг жинхнээс авъя. би бас Аа би гэсэн ер нь бол хоёр л боломж байна шүү дээ. Радио юу, кино юу гэсэн тийм ээ. Тэгээ радио бол видео. Радио видео тийм ээ. За Хальс юу хоёрын аль нь төрүүлж ирсэн бэ л гэж ер нь баг асууж байгаа юм шүү дээ. Кино гэж кино камер хальс байх хэрэгтэй. Тэгэхээр тэрнээс өмнө радио гэсэн. кино маань арай сүүл гэж үзэж байгаа юм те. Радио гэсэн. Тийм үү те. За. За ингээд зөв хариултыг бүгдээрээ харъя. Оролцогч маань радио гэж хариулж байна. Киноноос арай өмнө гэж хэлж байна. Боломжоо ашиглаагүй. Зөв хариултыг харъя. Би яг мэдсэн юм аа. Тэ бас Мэдсэн ч ер нь яг би мэдчихлээсэн л та. Тэгээд харин таныг тэгж хэлэх болов уу гэж бодоод. Тэгээд яг энэ асуултыг ингэж асуухлаар хүнд болохоор радионд хийж буудаж ин л да. Ер нь бол мэдгүй өнцгөөс яг нэг техникийн талаас нь би бодсон л та ерөнхийдөө. За тэгтээ амжилттай явсан. Баяр хүргэе. Исэд машин амтгийн дуучин Гамболор 175,000 төгрөгийн асуултан дээр бүдэрч 50,000 төгрөгөн дээр унсан байгаа. Үе шатах мөнгөнд дүн тийм ээ. Танд хэлсэн байгаа. За. Тэгэхээр асуултанд бүдэрсэн манай нэвтрүүлгийн алтан дүрэн гэж нэг сайхан дүрэн байдаг. Та тэрийг ч гэсэн мэдж байгаа авах гэж бодож байна. Манай хүмүүс мэдж байгаа тийм ээ. Нэвтрүүлгийн алтан дүрмийг асуултанд сая төгрөгийг хожиж чадаагүй тохиолдолд нэвтрүүлгийн алтан дүрмийг дагах хэрэгтэй байгаа. Тэр дүрэн маань юу вэ гэхээр камерт орж агаад би 5 дугаар ангийн хүүхдээс юм байна гэж хэлэх хэрэгтэй байгаа. Гэхдээ та энийг бас үзэгчдээ бас шинэ жилийн мэндийг хүргээ, дээрэс нь бас нэг арай нэг гоё зөөлрүүлээд өөрийнхөө мэдлэгний хөвгтөө бас тэгэж хэлж болно тийм ээ. Зөөлрүүлээд үү? Тийм зөөлрүүлээд. Тэгэж хэлж болно. За ингээд ямар ч лсэн Удкагаа судалтанд суухыг хүсэж байна. Удкада баярлалаа. 20 настай сургуулийн сурагч Удка. За оролцогч маань 50,000 төгрөгийн эзэн болсон. Тэгээд одоо нэвтрүүлгийнхаа алтан дүрмийг дагах гэж байна. Камерт орж агаад. За танаа нэвтрүүлэгт оролцсондоо тэгээ бас энэ хүүхдүүдэд танилцсандаа маш их баяртай байна. Тэгээд миний ойлгосноор бол энэ бас нэвтрүүлгийн маань нэг сайхан зүйл нь одоо хоцсон мөнгөө тэг ханивт өгдөг юм сайхан бас агуулгатай тэр нь маш их таалагдсан. Тэгээд энэ нэвтрүүлэгт бас анх удаа оролцож байгаадаа маш их баяртай байна. Баярлалаа. Ямар ч зүйл хийе. Тэгээ үзэгчдээ шинэ оны халуун мэндийг хүргээд ирэх жилдээ эрүүл мэндийн хаз жаргал сайн бүхнээр дүүрэн байх болтугай гэж өрөмөр байна. Баярлалаа. За тэгээ одоо нөгөө зөөлрүүлж хэлнэ шүү дээ тэр. За энэ асуултыг би мдээгүй учраас 5 дугаар ангийн хүүхдийн төвшөнд энэ дэ хөрсөнгөө. За тэгэхээр баярлалаа. Нэвтрүүлгийн урилга амч хүрэлцэж ирсэнд маш их баярлалаа. Та болон танаа хамтгийн танаа гэр бүлийнхэнд энэ шинэ жил ирэх он маш сайхан жил байх болтугай гэж хүсэн өрөмөр байна. Баярлалаа. Баярлалаа. Өдөрчдөө манай нэвтрүүлэг төрхөн зур завсарлаж байна. Хэсэг хугацааны дараа бүгдээрээ эргээд уулзлаа. Түр баяртай.